За сайн байцгаана уу манай Dark Imbe channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэлтгээрээ хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark Imbe-гээд 7 хоног болгоны 4 өдөр болгон гардаг үнэн бодит болсон явдлын талаарх подкаст байгаа. Би тэгээд дээр нэг комент уншижсэн чи амар инээдтэй. Манай Dark Imbe-гийн подкаст чинь 4 өдөр болгон гардаг шүү дээ. Тэгсэн чинь Dark Imbe-гийн подкаст гарангууд хумсаа авах хэрэгтэйгоо сандаг нэлээд хэдэн хүмүүс байдаг гэсэн. За тийм болохоор хумсаа авангаа Dark Imbe подкастаа сонсороо. За тэгээд өнөөдрийнхөө хэрэгээ ярьж эхлэе. За өнөөдрийнхөө хэрэг дээрээ би нэлээд дээр үеийн Японы гейша болох сонирхолтой байсан нэг эмэгтэй талаар ярина. За энэ эмэгтэй нэрийг Сада Абе гэдэг. За Сада 1905 онд Токиод нэлээд баян айлын охин болж төрж исэн. Доороо хідэн дүүтэй дээрээ бас хідэн ах эгчтэй байсан ч гэсэн тэр үед одоо Японд хүүхэд эндэх зөндөө тохиолдол гардаг байсан болохоор ээж аав нь хид хідэн хүүхдүүдээ Сада болохоор хид хідэн ах эгч нарыгаа алдчихсан. За тийм ч болохоор ээж нь бол Садад маш их хайртай байдаг. Бараг л хий гэсэн бүх зүйлийг нь хийлэгдэг байсан. За хичээлээ таслаад дуу хөгжмийн хичээлд явдаг. Японы shamisen гэд хууршиг хөгжмийг тоглохыг хүсдэг. За тухайн үедээ гейша хүүхнүүд л ерөөсөө юм shamisen гэд хөгжим тоглож сурдаг байсан болохоор Садаг ийм хөгжим сурыг ихт нээж нь дургүй байсан ч гэсэн үгүй гэж хэлж чадаагүй. За Сада өөрөө гейша хүүхнүүдэд маш их дуртай. Яагаад гэх юм бол тэд нар чинь бүгдээрээ айгүй гоё загварлаг, эмэгтэйлэг, царайлаг, цэцэг шиг гоё эмэгтэйчүүд байдаг байсан болохоор яг л гейша шиг хувцалж нүрэ ботх болсон. За гэртээ бол Сада ер нь байх дургүй. Яагаад гэх юм бол том ах болон эгч хоёр нь ээж автагаа нэлээд их маргалддаг. За тех болгонд нь Садаг бол гэрээсээ гаргацдаг байсан. За гэрт хэрүүл намтахаар л орж иргэдэг. Тэгээд энээс нь болоод Сада гадуур маш их цагийг өнгөрөөж харах хүнгүй, зарим орон гэргүй өсвөр насны охтуудтай найзалж, нийлж явах болсон. За ингээд 14 настай байхдаа найз нартайгаа гадуур явж агаад нэг Кейко их сургуулийн оюутанд харамсалтай нь Сада бол хүчндүүлсэн. За тэгсэн чинь тэрийг гэрийнхэн нь мэдээд эхэндээ ингээд охиноо эмчлүүлээд хүчнэсэн одоо нөгөө гарыг чинь цагтаа барьж өгөөд арга хэмжээ авъя гэсэн ч ээж аав нь бол хэлэхдээ Сада ингээд ерөөсөө өвгөнд орохгүй гадуур дэмэтэн хяналтнаас гарч гэртээ байлгахад маш их хэцүү болцсон болохоор охиноо гэрээсээ хөөгөөд за гэрээсээ хөхөн жоохоо бүр биеийн үнэлэгчдийн газарт охиноо зарчдаг. 1922 онд бол охиноо яхны газарт зарсан. Тэр үеийн одоо хүмүүсийн сэтгэл зүй гэж бас амар байсан байхгүй юу. Охиноо өөрийнхөөгээр байлгаж чадахгүй байснаа шууд зарч энэ. За Садагийн эгч нь үргэлжил Садаг одоо дүүгээ гейша болохыг хүсдэг байсан юм чинь бараг л ингээд мөрөөдөл нь биелээд байх юм биш үү гэж бодоод ерөөсөө ах эгч нар нь бол тоогоогүй орхицсон гэж хэлж болно. За тэгээд гейша болгох сургууль одоо хаус гэр гэж явдаг байсан ч гэсэн Йокохама хотын ихэнх гейша гэсэн нэртэй газрууд нь ихэнхдээ ер нь бол биеийн үнэлдэг газрууд байсан. За Садагийн аав нь охиноо гейша шиг нүрээ тод өнгөөр будаад өнгөнгийн кимоно өмсөд байхаар нь намайг ингээд зарцсан юмаа гэж болсон хамгийн сүүлд өөрөө хэлсэн байсан. За тэгээд тухайн үед Япон айлууд охтуудаа гейша хауст зарах тохиолдол бол нэлээд их гардаг байсан. Ялангуяа өвгөнд ордгоо, дуулуургүй хэцүүгсэн охтуудаа эсвэл гэр бүлийн нэр төрийг гутаасан гэж үзэх юм бол гейша болох сургууль эсвэл одоо биеийн үнэлэгчдийн газарт аваачаад өгчдөг байсан юм билээ. За ингээд гаднаас нь ингээд гейша гэдэг эмэгтэй хүнийг харахаар нэг л их гоё эмэгтэйчүүд байдаг байсан ч яг үнэндээ гэх юм бол маш олон жил дуу хөгжим сурж алхаа гიშгэ бие авч явах байдал гээд зөндөө зүйлийг бол сурдаг. За тэгээд гейша болохынхаа өмнө Майко гээд жоохон охтууд ирсэн зочдыг хөгжөөдөг байсан. За тэгээ Сада Майкогоос эхлээд нэлээд олон жил гейша болох гэж хичээсэн ч гэсэн хамгийн доод одоо ранкнасаа дээшилж өрөөсө чадаагүй. Тийм болохоор 5 жил яг л нэг адилхан зүйлээ
давтж идэг байсан. Гейшанууд ирэхээс өмнө зочдод арх хийж өгч хөгжөөдөг. Мөн хамгийн бага мөнгө төлсөн эрэгтэйчүүдтэй унтдаг байсан. За ингээд 5 жил явж байгаад бэлгийн замын өвчин болох syphilis буюу одоо тэмбүү тусчдаг. За тийм болохоор Geisha House-а орхихоор шийдээд Осака хот руу нүүж Tobita гээд дахин өөр нэгэн яхны газар бол ажиллаж эхэлсэн. За тэр үедээ Geisha биеийн үнэлэгч нарын дунд одоо энэ syphilis тэмбүүгээд өвчин бол нэлээд түгээмэл байдаг байсан. Тэгээд хэрвээ ийм өвчин тусах юм бол заавал эмчийн хяналтанд ор байх ёстой гэснээс бол өөрөөр хүнтэй унтаж хэвтэж болохгүй гэсэн заалт бол байдаг байсан мөлий. За саада шинэ газар очоод troublemaker буюу одоо асуудал тарихч гэдэг очтой болсон. Яагаад гэх юм бол байнгын үйлчлүүлэгчдээсээ мөнгийг нь хулгайлах гэж оролддог, цухтаах гэж оролддог байсан болохоор за ингээд 2 жил энэ газараа ажиллаж агаад ерөөсөө өөр ажил хийгээд хэсэг зөөгчийн ажил хийсэн ч гэсэн харамсалтай нь одоо цалин нь хаанаач хүрэхгүй байсан болохоор дахин өөр нэг энэ удаад хууль бус биеийн үнэлэгчдийн газарт ажилд орсон. За энэс жилийн дараа буюу 1933 онд ээж нь нас барж дараа нь 1934 онд бол аав нь нас барсан. За саада Токиод эргэж үрж ирээд ээж аавынхаа оршуулганд орчоод энэ удаад бол Токиодо үлдсэн. За тэгээд дахин нэг газар биеийн үнэлэгчээ хийж байсан чинь лицензгүй одоо хууль бусны газар ажиллаа гэд цагтаад баригдаж шоронд орсон. За шорондоо нөх удаан байгаагүй. Яагаад гэх юм бол тэр янхны газрынх нь эзнийх нь таньдаг хүн болох Касахара гэдэг залуу саадаг бол шоронгоос гаргаж авсан. За ингэж шоронгоос гаргаж авсныхан дараа энэ хоёр бол Касахарагийн эхнэрээс нууцаар зөндөө уулзаж унтдаг болсон. За саада бол ихэнх үедээ Касахарад маш сайн болж исэн. Тэгээд эхнэр хүүхдээ хаяад чи надтай цуг байгаа ч гэж гуйсан чинь нөгөөх нь би бол эхнэр хүүхдээ ерөөсөө орхихгүй, тийм байхгүй. Тэгэхээр саада зөрөөлөд за тэгвэл би өөр хүнтэй уулзаж явмаар байна гэсэн чинь нөгөөх нь бас л үгүй гэж хэлээд хорсон. За эхэндээ ингээд хайртай дуртай байсан ч сүүлдээ тэр нь харталт шорон шиг болоод ирэхээр нь бол саада цугтаагаад хаа байсан Нагоя хот руу бол нүүсэн. За тэгээд бүр дараа нь Касахарагаас чи ингээ саадатай ямар харьцаатай байсан бэ гэсэн чинь нөгөө эрэгтэй чинь болохоор саадаг өстой хогийн юм уу янхан л байсан штэ би мэдгүй бараг танихчгүй наадах чинь гэж хэлсэн бэлээ. Харин саада болохоор бит хоёрын харьцаа ихэнх үедээ сайхан байсан ч гэсэн сүүл рүүгээ би яг л шоронд байгаа юм шиг хэцүү мэдрэмжийг авч исэн гэж хэлсэн. За ингээд Касахарагаас салаад 1935 онд Нагояд нэг ресторанд зөөгчиж байхдаа Горо Омия гэдэг эрэгтэйтэй танилцаж бас л ингээд нууцаар уулзаж эхэлсэн. За яагаад энэ удаа нууцаар уулзаж эхэлсэн шалтгаан нь юу байсан бэ гэхээр ресторанд ажиллаж байхдаа үйлчлүүлэгчтэйгээ унтаж уулзаж болохгүй гэсэн тийм дүрмтэй болохоор харьцаагаа ерөөсөө ил гаргаж болохгүй байсан. За ингээд саада ерөнхийдөө Нагоя хотоос уйдаж өөр тийшээ нүүмэр байгаагаа Омия гэд нөгөө залуудаа хэлсэн чинь Омия саадаг амралтын газар руу явуулж бүтэн жил амраасан. Тэгээд саада бол өөрийнхөө тэмбүүтэй гэдгээ хэлсэн ч нөгөө залуу нь эмэгтэйгээс одоо салалгүй харин ч эмнэлэг сувлалын газарт очиж амар гэд 1935-аас 1936 оны 1-р сар хүртэл эмнэлэгт амарч эмчлүүлээд эргээд жилийн дараа бол саада Нагоя хот руу Омия дээр очисон. За Омия саадад хэлэхдээ чи ингээд өөрийнхөө рестораныг нээгээд өөрийнхөө бизнесийг эхлүүлээч. Тэгтээ тэрнээс өмнө ресторанд ажиллаж туршлагатай болох хэрэгтэйгээд Yoshidaya гэдэг ресторанд ажиллаж эхэлсэн. За энэ Омия гэ залуу нь болохоор саадад үнэхээр сайн хайртай тэмч байсан болохоор ингээд саадаг зүгээр нэгэн ресторанд зөөгчийн ажил хийхгүй харин чи ресторан яаж ажилтгийг туршлага судлаад аваа би чамд ресторан ихэд чинь туслая гэж хэлсэн. За тэгээд энэ рестораны эзнийг бол Kizucho Ишида гэдэг 42 настай өстө жинхэнэ хүүхэмсэг эрэгтэй байж таарсан. Эхнэр хүүхэдтэй байж араар тавихын төр бол ерөөсөө энүүхэнд байдаг. За эхлээд саада бол ерөөсөө энэ залуутай унтахгүй учрахгүй гэж бодож исэн ч гэсэн сүүлдээ тэсгээ байгаад энэ хоёр нууцаар уулзаж бэлгийн харьцаанд ордог болсон.
За заримдаа бүр ажилтдаг ресторан дээр хүртэл бол хоорондоо секс хийдэг байсан. За ингээд 1936 оны 4-р сарын 23-ны орой энэ хоёр Мачай гэд нэг нууц амаргуудын уулздаг, нууц буудалтай, нууц цайны газар уулзгаар болж уулзаад оройноо буудлынхаа өрөөрөө ороод буудлаасаа гарахгүй бүхэл бүтэн 4 өдөр 4 шөнө унтаж эвтэж агаад 27-нд дахиад өөр нэг нууц зочид буудалд очиж дахин өдөржин шөнөжин секс хийж унтсан. За энэ хоёр бүр ингээд хоол цай ирэхэд хүртэл ерөөсөө зогсоогүй гэж буудлын ажилчид нь хүртэл хэлжсэн. За ингээд энэний дараа дахин өөр 3 дахь нууц зочид буудалтай орж хэд хончоод Кисижо 5 дугаар сарын 8-нд гэртээ очсон. За ингээд бүр бүхэл бүтэн 2-7 хоног чойрсон байгаа байхгүй юу. Эхнэр мэхнэртэй тэр үедээ юу гэж хэлчих явдаг байсан юм. Энэ хоёрын харьцаач гэсэн үгээр ингээд дууссан. Садагийн хувьд анх удаа л ийм хайрыг мэдэрч үтсэн. Тэгээд Кисижог буцаад эхнэртэй байхыг нь хараад үзэн ядаж архинд ороод Кисижо минийх л биш бол өөр хэнийгч байж болохгүй гэж бодож эхэлсэн. За ингээд үнэн сайд бараг депрессэнд орсон байсан Сада жүжиг үзээгээд нэг гейша үйлчлүүлэгчээ хутгалж байгаа жүжиг үзээд Кисижог хутгалах юм бол надтай үлдэж магадгүй байна гэж бодож байгаа хгүй. За тэгээд яаж ч утсан энийг хутгалжвал надтай үлдэнэ гэж боддог. Бас л сонин үзэл бодолтой, сонин тарихтай хүүхэн байгаа шүү. Сонин тарихтай хүүхэн гэснээс нөгөөх нь хутга тулгасан чинь бүр зөвшөөрөөд энэ хоёр буцаад нийлжүүл яах вэ? За яг яасан гэхээр жүжиг үзснээс 2 хоногийн дараа Сада хутга авч агаад Кисижогийн цээж рүү тулгаад чи над кимоногоо өмсөөд өөр хүүхэнтэй уулзсан уу? Тэрний чин төлөө би чамайг аландаа гэсэн чинь нөгөөх нь өдөөс нь харж инээгээд энэ хоёр эвлэрээд нөгөө нууц зочид буудал руугаа яваад секс хийж эхэлсэн. За ингээд нэлээд удаан хийж агаад эцэст нь төр завсралгаа аваад Сада хутгаа гаргаж ирээд нөгөө эрэгтэйнийхээ боовруу доотх руу тулгаж агаад чи бол минийх, би чамайг дахиж өөр эмэгтэйг хүрэхгүй байхаа мэдье гэсэн утгатай зүйл хэлсэн. За тэгсэн чинь нөгөөх нь дахиад өдөөс нь харж инээгээд харин ч тэгж хэлсэн нь бүр л улам өдөөгöd өөрийг нь энэ хоёр бие биенээ боомлж эхэлсэн. За энэс хойшоо 2 хоногийн дараа энэ хоёр дахиад хийж явахдаа Сада дээр нь гараад кимоногийнхоо даавн оролт шиг зүйлээр яг тавих үед нь хүзүүг нь боомлж иймэрхүү байдлаар бүхэл бүтэн 2 цаг хийсний эцэст Кисижогийн нүүр нь бүр улаагаад амьсгалахад маш хэцүү болж байсан. За ингээд өвчин намдаах юм уугаад унтахаасаа өмнө Кисижо Садад хэлж байгаа хгүй. Хэрвээ чи намайг унтчихад боомлох юм бол бити зогсоорой. Боомлсны дараа айгүй амир өвддөм байна. Бараг боомлуулсны дараах өвдөлт хитрхи их учраас би зүгээр шууд үхсэн дээр гэж хэлж байгаа хгүй. Тэгэд ч угаасаа Кисижо бол яг Садаг өөрийг нь үнэхээр ингээд боомлоод алчна гэж ерөөсөө бодоогүй бах. За ингээд тэр оройны шөнийн 2 цагт Оби гээд кимоногийнхоо даавн оролтоо авч агаад Кисижогийн хүзүүгээр нь 2 ороогоод эрэгтэйг бол боомлж алсан. За боомлж алсныхаа дараа Сада надад маш гоё тайван мэдрэмж тэр үедээ төрж исэн. Маш том ачааг мөрнөөс аваад хайцсан юм шиг санагцсан гэж хэлсэн. За дараа нь Кисижогийн цогцыг шүнжин тэрвэрж хоноод өглөө болоход авчирсан хутгаа гаргаж ирээд доотхыг нь 2 төмсгтөө нутгалж тайрж аваад сонинд ороогоод кимоно дотроо нуусан. За дараа нь Кисижогийн цусаар гуйны дотор талд нь бас орны дааван дээр Сада ба Кичишида 2 зөвхөн хоёулаа гэж бичээд дараа нь зүүн гаран дээр өөрийнхөө нэрийг нь бас бичээд үлдээсэн. За энэний дараа цогцод буцаж хувцсыг нь өмсүүлээд тайрж авсан эрхтнийг цүнхэндээ хийгээд өглөөний 8 цагийн үед зочид буудлаасаа гарч явсан. Гарч явж байхдаа буудлын ажилчдад бити энэ хүнийг сэрээгээрээ амар ядарсан болохоор өдөржингөө унтах байх шүү гэж хэлсэн. За тэгчээд өдөржингөө дэлгүүр хийсэж кино үзэж өдрийг өнгөрүүлсэн. Нөгөө нэг цустай эрхтэн нь цүнхэн дотор нь явж байгаа штэ. За кино үзэж дуусаад нөгөө Омия дээр очиод
уйлаад намайг уучлаарай гэж хэлээд исэн. Омия болохоор дотроо ингээд юу болоод байгааг нь мэдэхгүй зүгээр ингээд хэдэн сар алга болсон доо уучлахгүйгээд байсан уу? Эсвэл өөр эрэгтэйтэй болцоод надаас уулзчихгүйгээд байгаа юм болов уу гэж дотроо бодож исэн. За тэгсэн чинь уучлахгүйгээд байсан шалтгаан нь Омия болохоор улс төрийн хүн байсан байхгүй юу? Тэгээд карьер нь одоо шууд дуусах байх гэсэндээ уучлахгүйгээд байсан. За ингээд удалгүй буудалд байсан ажилчид Кизичогийн Ишидогийн цогцыг олоод шууд цагтаад утсан. 1936 оны 5 дугаар сарын 19-нд сонинд хэвлэгдэж энэ мэдээ бол сонинд хэвлэгдэж Японд даяараа Сада Абе алтартай болсон. Харин Омиягийн улс төрийн карьер бол зөвхөн шууд нэг орон дотор унсан гэж хэлж болно. Хүмүүс сонин хэвлэлийн гадаа хүлээж зогсоод ямар нэгэн мэдээлэл гарах нь уу гэд бүр хідэн цагаар хүртэл хүлээгээд зогсдог байсан. Тэгээд Садагийн ажиллаж исэн газар нь хүртэл янз бүрийн хүмүүсээр дүүрч Сада Абе паник буюу Сада Абегийн сандрал мөмэн гэж хүртэл тэр үедээ гарч исэн. За энэ үед Сада хүмүүсээс хол нэг зочид буудалд хуурамч нэрээр өөрийгөө алах гээд бол бэлдээд сууж исэн. Экамо гэдэг уулны ойрхон буудалд байхдаа өдөржин архиуж массажинд орж одоо хайртай хүмүүстэй захиа бичиж өдрийг өнгөрүүлж исэн. За ингээд буудалд байх үедээ нөгөө Кизичогийн бэлэг эрхтэн нь Садад байгаа шүү дээ. Тэгээд дараа нь өөрөө хэлэхдээ би бүр ингээд бэлэг эрхтэнд нь донтцсон байсан. Би ингээд байж байгаа л өдөрт хэд удаа гаргаж ирээд бүр хідэн цагаар ширтээд өөдөөс нараа суучдаг байсан. Тэгээ заримдаа би амандаа хийгээд аман секс хийнгээ яаж одоо би энэ боомноос бэлэг эрхтнээс салах вэ? Би ерөөсөө салж чадахгүй юм байна гэж боддог байсан гэдгээ хэлсэн. За ингээд 5 дугаар сарын 20-нд цагтаа нар Садагийн байсан зочид буудал дээр бол хурж ирсэн. Цагтаа нар Садагийн хаалгыг тогшгод Сада бол өдөөс нь маш тайвнаар сайн уу? Бити тийм албаны зан гаргаад ээ. Та нар Сада Абег хайж байгаа үсттэй. Тэр чинь би байна гэсэн чинь цагтаа нар ерөөсөө итгээгүй. Яагаад гэх юм бол яаж ийм зөөлхөн инээмсэглсэн зөөлөн дуу хоолойтой эмэгтэй Сада байж болох юм бэ? Яг үнэнөө гэсэн чинь Сада өдөөс нь би та нарт баталгаа үзүүлээгээд нөгөө тасалсан эрхтнийг гаргаж үзүүлсэн. За ингээд цагтаад баригдаж нэлээд удаан байцаагтахад цагтаа нар Садагаас асууж байгаа байхгүй юу? Чи яагаад ингээд бэлэг эрхтнийг нь тасалж авсан юм бэ гэхэд би толгойг нь юм уу биеийг нь тасалж авч чадахгүй байсан. Кичигийн ямар нэгэн хэсгийг өөртөөгөө авч үлтнээр байсан учраас надад хамгийн их дурсамжуулдээсэн эрхтнийг нь тасалж авч явсан гэж хэлсэн. Дараа нь цагтаа нар чи яг яагаад алсан бэ гэхэд хэрвээ минийх биш бол өөр хэнийгч байх ирэхгүй. Тийм болохоор би алсан юмаа гэж хэлсэн. За тэгээд энэ хоёр тэр үедээ гэрлээгүй байсан. Угаасаа гэрэлсэн ч байсан гэсэн өөр эмэгтэйтэй намайг хуурч магадгүй. Тийм болохоор алсан. Ер нь л бол надаас өөр эмэгтэйтэй байхгүй байх баталгаа байсан юм а гэж маш тайвнаар цагтаа нарт хэлсэн. За ингээд Садаг баривчлагдсны дараа маш олон цуу яриа бол тархаж эхэлж исэн Японы ард түмний дунд. Ялангуяа Кичи Ишидогийн эрхтэн маш том байсан гэж цуу яриа гарсан ч гэсэн цагтаа нар бол ерөөсөө тийм том юм бол байгаагүй гэж хэлсэн. За дараа нь Сада хэлэхдээ том жижиг бол ерөөсөө хамаа байхгүй. Намайг хангах хүсэл нь надад хамгийн сайхан байсан гэж хэлсэн. За энэний дараа бол Ишидогийн эрхтэн хадгалж авч Токиогийн их сургуулийн музейд дэлхийн 2 дугаар дайны дараа хэсэг тавьсан ч өнөөдөр одоо хаана байгаа нь олдохгүй, уул мөргөө алга болсон. За би ингээд хаяада болохоор Кичи, хаяада болохоор Ишида бүр анхандаа Кизичо гэж дуудаад явж байгаа. Бүгдээрээ яг нэг хүн шүү гэж хэлээ. За ингээд 1936 оны 11-р сарын 25-нд Сада Абегийн шүүх хурал эхлэхийн өмнө өөрийн 5 цагийн үед бол шүүхийн гадаа тэр чигээрээ хүмүүсээр дүүрсэн байсан. Яагаад гэх юм бол Япон тэр чигээрээ Сада Абег ямархуу хүүхэн байдгийг нь харах гээд цугларсан байсан. За тэгээд шүүх хурал болж ах явцад нэг шүүгч нь хүртэл ингээд Ишида Сада хоёрын яаж секс хийснийг нь сонсоод доотх нь хүртэл боссон гэж хэлсэн. Тэгээд нэмээд энэ хэрэгт бол бид нар маш их ач холбогдол өгч
чухал ажилласан гэж хэлсэн билээ. Тэгээд би л бодохдоо заавалчгүй те миний доотх болсон мос эдэр гэж хэлэх хэрэг байсан ч юм уугүй ч юм уу мэдэхгүй. За ингээд саада хэлэхдээ хийсэн хэрэгтээ би бол ерөөсөө харамсаагүй. Гэхдээ миний нэр муу болж би ингээд амар донтой хүүхэн шиг арт түмэн намайг хараад байна. Тэр нь би үнэхээр харамсаж байна гэж хэлсэн. Тэгээд би маш олон хүндээ мөнгөний төлөө унтчихсан. Бас хэсэг эрэгтэйчүүдээс мөнгө ч аваагүй. Өөрийнхөө хүслээр унтчихсан. Энэ бүхэн дотроос ганцхан гişидэл надад үнэхээр хайртай юм шиг надад мэдрэмжийг өгч исэн гэж хэлсэн. Ингээд саадаг хүн амны хэрэг хийсэн болон цогц эрэмдэглсэн хэрэгт буруутай гэж шийдсэн. Яллагч тал саадад 10 жилийн хорих ялыг санал болгосон чинь саада өөрөө би үхлийн ялыг сонгомоор байна гэж хэлсэн. За тэгсэн чинь шүүгч нь саадад ерөөсөө 6 жилийн ялыг бол өгсөн. За ингээд саада Точиги гэдэг эмэгтэйчүүдийн шоронд хоригдож 1941 оны 11-р сарын 10-нд Японы 2600 жилийн гэд хугацаанаас 1 жилийн өмнө суллагдах шийдвэрийг гаргаж 1941 оны 5-р сард суллагдаж шоронгоосоо гарсан. За шоронгоосоо гараад хуурамч нэрээр хэсэг чимээгүй амьдрийгээд хэсэг нэг эрэгтэй нууц амраганд болж амьдарсан ч дайн дууссаны дараа Саада Абег хүмүүс мөн байна гэж таньснаар одоо нөгөө уулзж исэн эрэгтэйгээс ч гэсэн салсан. Дайны дараа дахин Саадагийн түүх олон нийтэд ил болж зарим нь Саадаг аюултай, барьцгүй, сэтгэл санааны докторгүй гэж сонин сэтгүүл дээр бичижсэн бол зарим нь бол зөөлөн дулаан эмхтэй гэж хүртэл бичижсэн. Ер нь л бол ингээд арт түмэн хоёр хуваагдсан байсан. Тэгээд 1947 онд Erotic Confessions of Saada Abe гэх Саадагийн тухай, сексийн тухай ном гарч одоо бүр нийтдээ 100,000 гаруй хувь бол зарагдчихсан. Тэгээд энэний талаар Саада хэлэхдээ болохоор өөрийг нь арай дэндүү донтой хүүхэн шиг бицэндэн дургуйцаж өөрөө өөрийнхөө тухай ном бичиж гаргаж исэн. За энэний дараа Саада янз бүрийн жүжигний нээлтэнд урагдаж очиж мөн сонин сэтгүүлд ярилцлага өгч бүр тухайн үеийн баатар эмэгтэй гэж хүртэл нэрлэгдэжсэн. 1950 онд Саада нэг жижигхэн бааранд ажилд орж чимээгүй амьдрах хүсэлтэй байсан ч одоо зөвхөн Саадаг харах гэж энэ тэндээс хүмүүс ирдэг болсон. Тэгээд хамгийн сүүлд олон нийтийн өмнө гарсан нь 1969 онд баримтат кинонд ярилцлага өгч орж ирснээс хоошоо алга болсон гэж хүмүүс ярьдаг. Тэгээд 1970 онд Нагиса Ошима гэд кино найруулагч Саадаг нэг сүмд гэлэма болцсон байхад нь олж уулцсан гэсэн. Тэгээд энэ найруулагч болохоор In the Realm of Senses гэдэг киног Саада Абегийн амьдралаар зохиож хийжсэн. Тэгээд Issei Sagawa гэд Японы хүний мах иддэг нэг алуурчин байдаг. За тэрэнд бол Саада Абег алуулсан гэж японочууд ярьдаг ч энэнд бол ямар ч нотлогоо баталгаа байхгүй. Тэгээд одоо хүртэл японочууд зарим нь баатарлаг эмэгтэй гэж хардаг ч зарим нь болохоор хүн алсан садист эмэгтэй гэж янз янзаар хардаг юм билээ. Тэгээд баатарлаг эмэгтэй гэж харж байгаа шалтгаан гэх юм бол одоо тухайн үедээ эмэгтэйчүүд нь дууга зөөлөн байх ёстой гэдэг. Тэгээд мөн эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс илт давуу эрэгтэй байдаг байсан үед эмэгтэй хүн хайрынхаа төлөө ийм үйлдэл хийсэн нь одоо баатарлаг зүйл байсан гэж үзэжсэн. За тэгээд тэрнээс гадна 1943 онд пенициллин буюу одоо антибиотик гарч тэмбүү гэдэг өвчнийг бүрэн эмчилж чаддаг болсон. Харин Саада болохоор тэмбүүгээ эмчлэлгүй маш удаан яваад тэрэн сүүлд нь тархинд нь нөлөөлөд одоо ийм үйлдэл гаргахад маш том нөлөө үзүүлсэн гэж бас зарим хүмүүс ярьдэн билээ. Тэгээ тэмбүү бол эхэндээ хүний биед нь нөлөөлж агаад сүүл рүүгээ тархи руугаа ороод сэтгцэнд нь хүртэл нөлөөлөх тохиолдол байдсан билээ. За тэгээд миний энэ талаар олж чадсан мэдээлэл юм бол нэг иймэрхүү маань. Тэгээд энэний талаар бол зөндөө олон кино, ном энтер байдсан билээ. Та нар тэгээд бас хэрвээ хүсэх юм бол мэдгүй интернетээс өөрсдөө тэгээд ухаж агаад олоод үзнэс би ямар ч хэлсэн. Доор комментэн дээр киноныхын нэрийг хийгээд пин хийчээ. Миний бодлоор гэх юм бол хамгийн сүүлд тэр яг ярьсан тэмбүүгээд өвчнөө
эмчлүүлээгүй айгүй удаан явсан болохоор тэрэн сэтгцэд нь нөлөөлсөн байх гэж бодож байна. Та нар бас юу гэж бодож байна доор комментээр бичээрэй. Тэгээд угаасаа бага наснда айгүй их зовлон үтсэн ээж аав нь охиноо өсгөж чадахгүй асуудалтай охин байна гингөөдөө шууд яхны газар зарч мардаг. Тэр бол арай би тэгтээ нэрээ 2-7 хоногийн дотор ямар их эрэгтэй хүмүүсийн доотлын тасалж байгаа дугаар сонгоод олоод хийчвэ. Хэрвээ миний ямар дугаар яриад байгаа мэдэхгүй байх юм бол хинт ч хэлээгүй билүү хэний ч мэдэхгүй гач хүсэлгээд нэг дугаар байгаа. Тэрийг бас сонсоод үзээрэй. За тэгээд энд үргээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгая. Тэгээд та нар манаас энэ сонин хэргийн талаар юу гэж бодож байна? Комент бичээрэй. Би та нарын бүгднгийн чинь юу гэж бодож байгаа талаар ерөөсөө сэтгэлдээ унших айгу дуртай шүү. Тэгээд дараа 7 хоногийнхоо дугаараар уулзъя. Just